Сайн манайхан Babsman байна. За Merry Christmas everyone. Энд ингээд 12 сарын 25 болж гин. Зул сарын баяр болоод бүх юм амарсан, нөхрийн урт амралт эхэлсэн. Тэгээ би үнэхээр жаргаж байна. Ямар санд өдрийн цагаар бичлэг хийгээ сууж ах. Маш ховорхон тохиолдох үзэгдэл. Тэгээ нөхөр амраад ингээ миний ард дуртай юм хий. Тэгээ ер нь л тэгээ өдрийн цагаар ингээ зөндөө цаг зав гарч байгаа учраас надад ингээ амар гоё юм. За тэгээд энэ бичлэгээр болохоор би өмнө нэг ууланд бараг цагийн уртаа бичлэг хийсэн маш тэрийг ингээд санаанд гүйж байгаа устгацсан. Тэрэн дээр би ингээ айгүй хэм ярьсан байсахгүй ингээ хүүхдийн талаар энэ удаагийн бичлэгээ болохоор ерөнхийд нь ингээ би одоо сүүлийн үед ингээ айгүй урт бичлэгнүүд оруулаад тэгээд тэрний оронд одоо ингээ жижигээр бас хүмүүст ингээ сонирхолтой байх үднээс баг багаар ингээ сэдвээр яриад явъя гэж бодлоо. За хэдүүлээ штэ хүүхдийн одоо нойрны талаар яриа заяа sleep training гэдэг юм ярий. За тэгэхээр ерөнхийдөө хүүхэд гэдэг ингээ анх төрөхдөө одоо биологийн цаг нь арай хөгжөөгүй. Тэрний юу вэ гэхээр нөгөө нэг ингээ өглөө өдөр оройг ингээ ялгаж чадахгүй одоо том хүн шиг шүн болохоор л унтдаг гэдгээ ойлгохгүй учраас хөрх юм 2 цаг 1 цаг тутам сэрээд мөмөө идэл буцаж унтал мөмөө идэхээр л унтдаг гэдэг ойлголттой хөрх юм ингээд явж байгаа ингээд дөнгөж төрөөд. За манай хүү болохоор одоо тэгэл ялгаагүй тэгж явж исэн л та. Тэгээд юу яасан юм? Одоо янз янз үт юм бэлээ 2-3 цагийн хугацаатай хөхүүлээрэ гэл эмчнэр хэлдэг зарим нь 2 цаг зарим нь 3 цаг. Манай хүү шаралтай байсан учраас би бол ерөөсөө ингээл унтаал сэрхээр нь хөхүүлдэг байсан заяо. Тэгээд ер нь айгүй сайн ч иддэг байсан. Тэгэл нөө шарлалт нь бас ингээл хурдан алга болохын тулд ингээл хөхүүлээл идэж сайн идүүлээл ингээ нөгөө шээж баалгах айгүй шаардлагатайсэн учраас шээс басаараа хөөдөг гэхээр нь одоо ингээл байн идүүлээл ерөнхийдөө тэгэж явсаар эхний 2 сар өнгөрсөн. За тэгээ шарлалт нь буугаад одоо бусад юм санаа зовж эхэлж байгаа. Одоо ингээл за одоо нойрын яах уу те идэх хуваарийн яах уу одоо ер нь юу өөрчлөгдөж ийн нэ тэрийгэд нэлийн их юмнууд одоо ингээд судлаад одоо ерөнхийдөө хүүхдтэй юу болоод байгааг одоо шаарлалтан дээр л анхаараадсан бол одоо нөгөө бусад юмн дээр одоо нэг арай анхаарах сөхөө үүсэж байгаа байхгүй 2 сараас эхлээд за тэгсэн чинь одоо хүүхдийн нөгөө нэг sleep training гэж юм байдаг штэ ингээд унтахт нь ингээд train хийх буюу одоо сургахтай ингээд хүүхдийн ингээд унтах одоо энэ зүй тогтол энтрийг ажиглаа за ер нь бол те ингээд тэдэн цагт эдэн нуун унтна гэл ингээд юмнууд гарч ирдэг штэ. За би анх бүр яг төрөөд нэг удаагүй байж байгаа 7-8 хонжоод манай хүүхдийн шарлалт эхлэхэд шууд одоо ингээд нөгөө манай нэг саяхан ойрхон бас нэг төрсэн найз маань тэгжсэн ахгүй анх төрөхдөө надаас нэг 2-3 сарын өмнө төрсөн. Тэр найз маань нөгөө ингээд цаасан дээр ингээд хүүхдээ хид шээсэн бас нэг тэмдэглээ те ингээд тоолоод явсан ингээд тэгж ярьжсэн ахгүй анх. Тэгээ би яг тэр үед жирэмсэн байж байгаа сонсчод яагаад хүүхдийн шээх байхыг ингэж амар тоолт юм болоо гэж бодож исэн чинь угаасаа ер нь бол хүүхдийнхаа шээс баас хид идсэн хэрэг сэрсэн хэрэг унтсныг ингээд бүгдийг мэдчих хэвээр заяа ингээд анх төрсөн бол тэгээд ингээд яг муу ярилж байгаа юм биш л те. Гэхдээ хэрвээ ингээд те ямар нэг те ханаа түрээ за бүр ингээд нэг жижиг инфекшн аваа ч юм уу те эсвэл нэг ямар нэг байдлаар за манайх бол жишээ нь одоо шаарлалтнаас болж маш олон удаа эмнэлэг явсан. Тэгээд тэрэн дээр эмч угаасаа за хүүхд хэд баасан бэ? Хэд шээсэн бэ? Хідэн ингээд найпи сольсон бэ? Одоо хэр их унтсан бэ? Хідэн цагийн зайтай идэж байгаа вэ? Нийт хэдэн удаа өдөрт хоолж байна гэл тиймэрхүү юм айгүйх асуудаг байхгүй юу? Тэгээд тэрийг ингээд мэдгүй ээж хүн мэдгүй байна гэдэг бол айгу асуудалтай зав яг үнийг хэлэх. Тэрийг ингээд угаасаа одоо primary carer буюу ингээд хүүхдийн хамгийн ойрхон байгаа carer буюу одоо тэр одоо ингээд харж байгаа хүн угаасаа ээжтэй ингээд баас шээс нь яаж нэ тэр яг үнийг хэлээд ааваас илүү ээж ингэж оролцож байгаа штэ. Тийм учраас тэрийг ингээд бүр ингээд ер нь бол ингээд яг ухаан толгоондоо ингээд цаана ингээд логикоор ер нь тоолоод ингээд бодоо яваад исэн зүгээр заяо. Угаасаа анх яг мэдгүй л те. Гэхдээ ингээд хүүхэд мэдээж том хүн одоо юу гэдгийг 2-3 хоног баггүй шихгүй байгаа тэр нь амар том асуудалтай штэ. Тийм учраас яг тэрнтэй адилхан хүүхэд бас ингээд удаан шихгүй байхгүй яваад ирвэл бас ингээд сонин штэ. Тэ ингээд ямар нэг юм болохоо байчлаа гэд гайхан та. Тэгэхээр нөгөө хар ухаанаараа гэдэг шиг ингээд ер нь бол хүүхдийг хид шээж ин бааж ин за манай хүүхд өнөөдөр арай бага шээчвүү за арай нэг илүү багаад байна уу дутуу багаад байна уу гэдгийг угаас ээж хүн ингээд тархиараа угаас ингээд толгоогоор ингээд ойлгоод мэдээд идэм байлээ хар ухаанаар заяо цаана ингээд зүгээр ингээд байнга тоололтоос амар бичээл тэмдэглээстэй тэдэн цаг шээлээ баалаа гэхгүй байгаа ч гэсэндээ цаана ингээд зүгээр угаас ээж хүн ингээд анзаараад яваад идэм байлээ. За тэгээд
эмчтэр бас ингээл яг очиод ингээл хэлэх гэхээр аягүй тулгамддаг заяа. За юу лээ хэд шээлээ баалаа гэл яг нөгөө ингээл шээсэн баасны тоолох гэдэг амар хэцүү байсахгүй. За би тэгэнгүүт нь яасан бэ гэхээр аппликейшн хэрэгжилж эхэлсэн. Ингээ шууд шээх баахаар нь тэг хүүлэхээр нь бүх юм ингээл тэмдэглэждэг. За би энд ингээ нэрийг оруулчихъя. Huckleberry гэдэг нэртэй. За тэгээ төлбөр төлж ашигладаг. Яг хөө заавал жил мэлээр нах шаардлагагүй л дээ. Миний хувьд бол би эхний 3-4 сар ерөнхийдөө одоо ингээ тэмдэглэж ашигласан. Тэгэхээр зүгээр сараар нь төлөө явж исэн. Сарын нэг $20-30 молор гэдэг лөө би сайн сандгүй. Тэгээд энэ болохоор ер нь айгүй амар байдаг хгүй юу. Одоо би та нар жишээ нэг юу харуулъя заяа. Бүр нэлээ удаж जैन. За би бүр анх төрсөн бүр 8 сарын үеийг харуулъя та нарт заяа. Ингэж харагддаг заяа. Харагдаж гинөө. Тэг нэг иймэрхүү ингээд одоо энэ улбар шарууд нагаа эднэр нь болохоор манай хүүгийн хоолоо идсэн хугацаа заяа бүр минутаараа. Энэ нь болохоор ингээд одоо хоолоо идэж эхэллээ хүүлээ шууд ингээд старт гэдээ дарчдаг. Бүр ингээд баруун хүү зүүн хүү энэ гэдгийг хүртэл ингээд тэмдэглэдэг заяа. Тэгээд дуусан гут нь дахиад стоп гэдээ дарчдаг. Тэг яг амар тэнгэлтэй 1 секунд хэдэн минутаар ингээд үцэхгүй штэ ингээд тэ санаж байгаа үедээ дараал санаагүй үедээ за нэг 5-10 минут л эцэндээ энтер гэдгийг ингээ мэдээ дарчдаг. За энэ цэнхрүүд нь болохоор манай хүүхэн унтсан хугацаа. Бүгдэг цэнхэр нь болохоор өдрийн унталт nap time. Тод цэнхэр нь болохоор шөнийн унталт буюу одоо night sleep гэж гарч ирдэг. За энэ дунд нь байгаа нэг хүрэн бормоор улбар шармаар өнгөтэй юмнууд нь болохоор одоо памперс нь сольсон хугацаа. Одоо хэдэн удаа сольсон нь. Тэгэнгүүтээ одоо бас нэг ягаан өнгөр тэмдэглэсэн нь болохоор одоо ингээ ботл буюу угаж өгсөн хэдэн миллилитр сүү өгсөн хөхний сүү юу формула юу энэ төр гэдгийг хүртэл ингээ тэмдэглэдэг. Тэгснээ бас нөгөө нэг tummy time хэдэн минут хийсэн тэ activity буюу одоо ингээ салхинд хэдэн минут гарсан усанд хэдэн минут орсон ямар усан тэ bed time энэ төр гэд бүгдийг тэмдэглэж болдог байхгүй юу. За ерөнхийдөө ийм аппликейшн байдаг. За би энийг ингээд ашиглаад яг одоо хүүхдийн шаарлалт эхлээл би одоо нөгөө шээс баас тоолохоос авахуулаад ер нь л айгүй хэрэг амар хэрэг болсон. Тэгэл эмнэлэгт очиод үзүүлэхэнгүүд эмч нөгөө асуултаа асуун тэнгуут нь би шууд аппликейшн харуулцдаг. Эндхийн эмчнэр ийм юмд амар дуртай байдаг гэсэн. За ингээд ийм юм ашиглахаар ингээд айгүй хариуцлагатай ээж гэж үзээд ингээд өөрсдөд нь хүртэл ингээд бүр хараад мэддэг болсон. Ямар ч аппликейшн ингээд баг. Тэгээ Huckleberry бол хамгийн алдартай. Тэгээд ингээд ерөөхдөө харангуут ингээд шууд ойлгомжтой. За эдний хүүхдээ тэдэн цаг одоо night sleep хийж тэдэн цаг ингээд унтаж тэдэн цаг сэрж одоо sleepy байна уугүй юу тэ ингээд нөгөө шарлаж байгаа үед хүүхэд ингээ унтаараа байвал амар аюултай хит их унтаж бас болохгүй тэр мөрийн хүртэл энэс ингээ хараа тэгэнгүүтээ шээс бас ингээ тоолоо за танаа хүүхдүүлтэй 24 цагт нийт хэдэн удаа памперс сэлсэн байна хэдэн удаа шээсэн хэдэн удаа баасан байна тэгэж их хоолоо идсэн байна тэгэхээр сайн байна ч гэдэг юм ингээд ерөнхийд нь хараад ойлгочдөг учраас энэ бол эмчит ингээ бүр маш сайн тусалдаг гэсэн тийм болохоор би нэг анх гэхдээ тэгдэг гэж мэдгүй зүгээр л нэг таньдаг нэг ихч маань хүүхдтэй ингээ ашигладаг гэж ярьж байгаа. Тэгээ намайг жирэмсэн байх тэгж ярьцгаахгүй. Тэгээд чи төрөөд ингээ ашиглаад хэрэгтэй бол ашиглаад үзээрэй. Би бол ингээ тэрэгч маань болохоор хүүхдээ ингээд угждаг. Тэгээд яг нөгөө одоо цаг магийн аягуулсан харж угжихын тулд бас ингээд тэрийг хийдэг байсан гэж ярьж байсан хгүй. Одоо ингээд reminder ирдэг юм байна л да утсан дээр notification. За хүүхд чи хоолоо идэх болж шүү. За хүүхд чи унтах болж шүү гэдэг угаасаа тэгдэг байхгүй юу. Тэгээд минийх болохоор reminder нь зөвхөн унтлаган дээр ирдэг байсан. Ингээд одоо ингээд хүүхдийн wake window гэж нэрлэдэг нэг зүйл байдаг. Тэр нь болохоор хүүхдийн ингээд одоо сэрүүн байх хугацаа гэсэн үг заяо. Тэрийг wake window буюу сэрүүн цонх гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. Унтлагуудынхаа хугацаанд хэдэн минут хэдэн цаг одоо унтаж эсвэл сэрүүн байна гэдэг. За одоо ялах байхдаа бол тэ нэг цаг 30 минут заримдаа 40 минут энэ төр ингээд сэрүүн байгаал тэгэл буцаал дараагийн унталтаа хийдэг байсан байгаа байхгүй юу. За тэгэнгүүт ингээд тэрийг ингээд average буюу дундажлж ингээд энэ одоо аппликейшн маань одоо манай хүүхдийн өмнөх ингээд тэмдэглэсэн бүх нойрнууд дээр ингэж үзээ. За эдний хүүхд ер нь тэдэн минут сэрүүн байд юм байна те wake window нь өдрийн цагаар шөнийн цагаар тэд байд юм байна гэдгийг ингээ мэдээд надад notification ирүүлнэ. Сэрүүн байж байгаа л за одоо ингээ хүүхд ч унтах болж шүү. За хүүхд ч одоо сэрэх болж шүү. Тэ одоо ингээд сэрэх цагийг хэлэхгүй л дээ. Гэхдээ ингээд хүүхд ингээ унтах болж байна. Одоо тэдэн минутын дараа унтах цаг нь болж шүү. Тэдэн минутын дараа шөнийн унталт нь болох гэж шүү ч гэдэг юм уу те. Гих мэтчлэн ингээ сануулж өгдөг байсан. За тийм учраас ер нь бол энэ аппликейшн надад бүр амар тусалсан. Яг тэр нэг хүүхэд шаарлж байсан үе үед эмнэлэг домлогт очиход бүр ингээ эмчид шууд харуулад ингэж тэгж ингээ шууд хэлцдэг байсаахгүй юу. Тэгэж байжгаад дараа нь би нэг дундантай ингээ шаарлалт буурангууд 1 сар бүр огт хэрэглэхэ болцсон. Ингээ яг 2-3 сарын үед нь тэгээ угаас нэг тоохоо болоод хайцсан байжсэн чинь сая 4 сар хүрээд хүүхэд sleep regression гэж нэг амар юмд ордог заяа. За тэр нь болохоор амар юм уу.
За амар та нар өөрсдөө амар юм гэж яагаад хэлсэн бэ гэдгийг өөрсдөө sleep regression-д орсон хүүхдээ харахаараа өөрсдөө ойлгон заяа мэдрэн заяа. Бүр ингээд амар заяа. Ингээд өмнө манай хүүхд хизээч ингээд юу гэдэг юм. Заавал амар ингээл тэг ингээс уйлал тэрврүүлэл ингэж унтдаггүй. Ер нь бол ингээ өөрийг нь аажмаар нь ингээд хөрхөн унтуулж сурах гээд өөрийн гэсэн рутинтэй болцсон. Тэ орой ингээ унтах гэхээр гэрлээ унтраалаа. Тэ ингээд одоо дуугийн тавилаа, white noise-ийн тавилаа ч юм уу те эсвэл ингээд зөөлөн ингээд биед нь массаж хийж өгдөг ч юм уу. Ерөнхийд нь ингээд өрөө мөрөгөө гой дулаахан байлгах ингээд яг ингээд температур энтрийг тааруулж ингээд байхгүй. Тэгээ унтлагынх нь уутанд хийж мэгээд тэнгууд хүүхэд ингээ за миний унтах цаг болж байгаа юм байна энэ гэд нэг ойлгодог ч юм уу те яг нэг тийм рутинд орсон байсан. Тэгээ бүр аяйгуу хөрхэн тэрийг хийдэг заяа. Бүр ингээ яг бүр сурцсан байсан. Бүр нэг яг л нэг цаг магтаа унтдаг заяа. Нэг 8:30 8 амгээ унтчихдаг. Тэгсэн чинь яг энэ sleep regression орж ирэл бүр oh my god бүр ингээд юу балаад байгааг нь ойлгох ойлцсон заяа. Шүн дунд 12:01 болж исэн чинь ингээл орой 6 мургаад унтснаа 12:01 үед ингээл одоо шүний унталтаа 6-д хийчихэж байгаа хгүй. Тэгснэ 6 цаг унтаж ингээс ирснэ амар томнууд гаргачаал. Манай хүүхд амар цоглог ингээ бүтэн унтаас ирэхээр яг тийм тэгдэг хгүй ингээд амар томнууд гаргаал ээж авраагаа хараад энийгээ л идэг заяа. Тэгсэн чинь манай хүүхд бүр яг тэгээд эхэлтээ. Яа тэгээ юу шүний 12:01-т бит хоёр бүрстээ хоёр тийш харцаа. Яах вэ? Яаж унтуулах вэ гэж бүр тэгэж байжгаад ингээл нэг хэдэн өдөр тэг янз янз ингэж байгаад. Тэгснэ зарим өдөр гинт амар сайн унтан заяа ингээл 8 9 мөс гэж унтснаа үүрийн бүр ингээл 5 мав хүртэл унтаж мантаал заяа. Яа бүр ингээд юу болоод байгааг нь ойлгохдохгүй. Тэгснээл өдөр ингээл заримдаа гинт амар 2 3 цаг магаар унтчихын заяа ингээд одоо юу гэдэг юм бүр ингээд өдөр ингээ 12-1 цагийн үед тэгснээ заримдаа болохоор ингээ 20 минут унтаал сэрэл цаг босноо 20 минут унтаал сэрж мэрэл за бүр ингээд амар юм бүр ингээд бүр confused болцдог заяа. Тэгээ тэр угаасаа нормал процесс яг энэ үед явагддаг хүүхдийн насны онцлог. За тэр sleep regression-ээр хүүхэд яадаг вэ гэхээр яг тэр үе даваад гарчих юм бол хүүхэд биологийн цаг нь хөгжөөд өдөр болж байгаа маань өглөө болж байгаа маань шөнө болж байгаа маань би одоо унтах хэрэгтэй байна би одоо сэрэх хэрэгтэй байна гэдгийг ойлгочдөг болчдөг. Тэгэхээр яг тэрэнд ингээ хүүхдийн бие дасгаж одоо бие физиологийн тэр биологийн цагаа тохируулах гэж яг энэ нэг хөөрхийн минь өөрчлөлтөнд орж ингэж айгүй яг үнэхээр хүүхэд бол айгүй хэцүү зовж байгаа байхгүй юу тэр дунд тийм байдалд ордгийн бэ нэлээ. За манай хүүхэд бол одоо тэрийг ерөнхийдөө даваад гарцсан. Тэгээд одоо арай гайгүй болж ирж байгаа. Ерөнхийдөө ингээд шөнийн унтлага те өдрийн унтлага энэ тэрийн айгуу сайн ингээд тогтворчж байгаа. За би одоо энэ аппликейшнийг бол ашиглахаа болсон. Тэгээд болсон ч гэж одоо нэг яг ашиглахад ашиглаж байгаа. Гэхдээ бас нэг амар тийм байнг ашиглахгүй байгаа. Энийг уул нь ингээд Apple Watch дээр ингээд тэмдэглээ бол айгүй амархан байдаг гэсэн. Би гэхдээ нэг Apple Watch ингээд ер нь их зүгүүд банк хэрэглээд байдаггүй учраас амар төвхтэй тэгээд ерөөсөө хэрэглэдэггүй. Apple Watch-тэй та нар ингээд банк зүүж хэрэглэж ингээд чаддаг бүр тасцсан бол ингээд шууд энэ дээрээ ингээд нөгөө widgets гээ гаргаад ирдэ штэ ингээд айгүй амархан нөгөө дэлгэцэн дээр нь тэрүүгээрээ шууд ингээд дараал тэрийг ингээд нэмчдэг байхгүй. Тэгээд айгүй амар болчдөг юм байлээ. Тэгэж ингээд оруулж болж байгаа. Тэнгүүтээ энэ аппликейшн дээр одоо ингээд sweet spot гэж юм гарч ирдэг хгүй. Тэр нь болохоор яг тэр хүүхдийн одоо ингээд дараагийн унтах цагийг харуулдаг зүйл. За тэгснэ энэ аппликейшн чи мөнгөний төлөө хэрэглүүл дотроо бүр зөндөө их юмтай заяа бүр айгүй гой юмнуудтай. Одоо ингээд 7 хоног болгоо эсвэл сар болгоо ингээ хүүхдэд чи өөрчлөлтөнд одоо ингээ ийм юмнууд орноо. Тэгээ эсвэл ингээл нэг ийм за одоо танай хүүхдэд 7 хоног хүрч энэ 7 хоног дээр ийм өөрчлөлтүүд гарна хүүхд чи ийм milestones буюу ийм зүйлийг хийж чаддаг одоо сурцсан байх хэвээр те ингээ сурж явах хэвээр ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг гаргаж өгдөг байхгүй юу? Тэр нь өөрөө ингээ шууд имэйл болоод ингээ энэ дээр ингээ захидал болоод аппликейшн руу ороод ирдэг заяа. Тэр мөр нь бүр үнэхээр гоё. Тэгээд би Монголд sleep training суусан. Бас нэг амар сайн яг бас тогтож ихний 3 сар бол сууж чадаагүй. Тэгээд дараагийн 4-6 сар их дээрээ бас нэг амар сайн сууж чадаагүй. Уг нь VIP вакцины авсан байсан. Гэхдээ бас ер нь ингээд яг үзэж ингээд уншиж заав яг үндэ сайн гарахгүй байлээ. Тэгээ би ер нь бол тэгээ бүр болцсон. Уг нь бол суусан бол айгу үр дүнтэй байх байсан баг. Би эсрэгээрээ энэ Huckleberry-гийн зүгээр ингээд ирдэг мэдээллүүдийг уншаа. Тэгээд энэ дээр ингээд 7 хоногор угаасаа sleep training хийх заавар гараад ирдэг байхгүй юу? Нийт ингээд ер нь бол sleep plan гэдэг нэг юм хэсэг байдیں۔ Заяа. Тэрэн дээрээ болохоор одоо ингээд хүүхдэд яг тааруулаад зориулаад ингээд гараад ирдэг заяа. Одоо ингээд шууд ингээд одоо юу гэх юм хүүхд
тэр хүүхдийн нас одоо юу унтчихсэн өмнөх тэр одоо логтэй ингээд оруулж исэн тэр бүх юм дээр нь тохируулаад за энэ хүүхдэд ер нь ийм план гаргах юм байна гэдгийг шууд энэ дээр аппликейшн дээр өөр ингээд асуулганууд асууж агаад гаргаад ирдэг. За ингээд энэ болохоор нийт ингээд 6-7 хоногийн юм одоо юу надад гаргаж өгсөн байна. Одоо ийм дасгал те ийм одоо энэ 6-7 хоногийг дагаад ингээд яг бүгдийг хийгээд хэрэгжүүлчих юм бол ерөнхийдөө юу гэдэг манай хүүхд одоо ингээд sleep train нэг өсөндөө хийгээд унтаа сурчнаа гэсэн үг. За тэгээ энэ дээр ер нь бол ингээд одоо тэгээ week 4 5 1 2 3 энэ төр ингээд хамт тэнгууд ингээд ерөнхийдөө юу байна вэ гэхээр одоо хүүхэд ирсэн үед яах вэ? Тэ ингээд өөрөөр нь унтуулж сургах тэ гэх мэт одоо ингээд заавал хөөхөж унтах биш мэш тэ ингээд тусдан унтаж сургах мургах одоо night routine, өглөөний routine энэ төр гэдэг тиймэрхүү юмнууд танилцуулах энэ төр гэдэг ер нь нэг тийм одоо мэдээлэлтэй сургалтууд байдаг. Айгүй энгийн үг хэлэхдээ энэ бол англи хэлтэй хэлэхгүй ямар ч хүн байсан би бол ер нь уншаад ойлгочхоор гайгүй гэж ерөөхдөө харсан. Одоо тэгээд ер нь гой юм хөгжсөн юм чи нэг зүгээр copy paste тэгэл орчуулаад өөртөө ойлгочхоор л амархан болцсон юм байна лээ. Энэ ер нь айгүй зүгээр санагдсан. За тэгээд бас нэг юм нь болохоор ер нь бол штэ хүүхдийн биологийн цаг одоо энэ яг 3 сараас те 3-аас 4 сар одоо энэ sleep regression гэдэг нь яг 4 сар хүрээд эхлэхгүй. Уг нь нэр нь 4 months sleep regression гэдэг хэрнээ манай хүүхдийн хөлний 3 сар 2-7 хоног мөнгөөс эхэлсэн заяа. Тэгээд одоо ингээд 4 сар 1-2-7 хоног дээр ингээд баг ер нь бол байхгүй дуусч гин гэсэн үг. Ерөнхийдөө нэг баг 3-4-7 хоног явагдаад. Угаасаа хүний бие юм шинэ юмд adjust хийж ингээд тасгаж бас нэлээд хугацаа шаарддаг штэ. Ер нь тэрний илрэл энэ юм байна гэж би харсан. Тэгээд яг энэ дээр болохоор ингээд ингэж явж байгаад манай хүүхд ямартай ч одоо ингээд тий сурцсан. Гэхдээ би бол sleep train ер нь бол баг хийгээгүйтэй адилхан. Хийх гэж оролцсон гэхдээ хийгээгүй. Ер нь л яг амар strictтэй ингээд хатуу хийгээгүй. Sleep train хийн гэдэг нь хүүхдийг бас тодорхой хэмжээнд ерөөхдөө уйлуулна, бас жоохон хямраан, тодорхой хэмжээний тий emotional ингээд бас одоо жоохон уйлж яхад нь ахгүй ингээд хэвтүүлэх хэвээр тий одоо амар тийм юм байхгүй л те. Гэхдээ ингээд юу гэдэг өөрөөр нь унтуулж сурганы нэ тэрэг гэдэг чинь ерөөхдөө ингээд нэг жоохон independent чанарыг нь одоо ингээд таниулах ч юм уу те. Гих мэдчлээ хүүхэд мэдээж ингээд яг бас нэг тийм тухтай байж чадахгүй яг sleep train хийх юм бол яг ингээд strict хийх юм бол ч ингээд айгүй юм хатуу хийж үзэх юм бол тийм учраас би ерөөхдөө жоохон хямрааж upset болгож магадгүй гэж үзсэн учраас хүүгээ тийм юм хийгээгүй. Тэгээ шууд ерөөхдөө нь өөрөөр нь явуулсан. Тиймдээ ч одоо ингээ манай хүүхд стил мөмдөж унтдаг. Стил ингээд нөгөө котын аваагүй байгаа учраас ингээд одоо бит хоёртай хамт унтдаг. Тэнгүүд ингээд шүн дунд зөндөө олон сэрж мөмддөг тий. Би зүгээр л ингээд хамт ингээд унтаал хажууд нь тэгэл ингээд мөмө хайж байгаа л зүгээр олж идэл. Тэгээд тэр бол ингээд нэг тийм муу зүйл биш. Гадаад хүмүүс дунд болохоор ингээд те хүүхэд ингээд сэрхүү одоо ингээд өдөржин шүнжин ингээд одоо sleep through the night гэж ярьдэн штэ. Тэгэж унтах мундах айгүй ингээд мундаг тийм success те амжилт шиг одоо үзэгддэг юм байлээ. Гэхдээ миний хувьд бол шүн хэд сэрэх мэрхэн юусаа хамаахгүй манай хүүхд ингээд өөрөө comfortable тайван байх нь айгүй чухал. Би хүүхдээ юусаа ингээд нэг юм үгдийн хүсээгүй юм ин хийл гэж ч юм уу те ингээд ялхаас нь ингээд нэг юм одоо эсэргүүцэл үзүүлэх чадвар нь зөвхөн уйлах байгаа штэ. Тэнгүүд тийм үед нь би ингээд яг одоо уйлаад байна гэдэг чинь хүүхэд тэр үед ингээд ямар нэг байдлаар тухгүй байна гэсэн үг. Тэгээд тэрийг ингээд нэг юм тухтай болтол нь тэр тухгүй байдал нь хүүхдэд тухтай болтол нь би ингээд юм хүм хийн гэхээр яг үндэ надад бол ингээд my heart can take it заяа. Харин тийм би ч өөр амар юм хүүтэйг emotional bonding амар ихтэй хүн болохоор үнэхээр чадахгүй юм байлээ. Тэгээд болсон. Үнэхээр ингээл шийтсэн те ингээл за би энэ sleep training хийн, strict хийж чадна. Тэгээд хүүхдээ ингэж сургана гэж байгаа хүмүүс бол мэдээж welcome. Тэгээд тэгж сургуул мэдээж ээжд нь амар шүн сэрхүү унтдаг болно, мундаг болно те ингээд мэдээж тодорхой хэмжээний ингээд гой зүйлүүд байгаа. Гэхдээ би бол тэг хүүхдийг бас sleep training хийхэд жоохон стресстүүлдэг гэсэн учраас ерөнхийд нь үгүй гэж шийдсэн. Стресс буюу хүүхэд уйлах үед ингээд нөгөө стрессийн даавар ингээд ялгарч идэг. Тэгээ стрессийн даавар ялгарна гэдэг чинь тодорхой хэмжээний бас тэг хүн стрессээр том хүн стресстэд одоо тэг ингээд юу стрессийн даавар ингээд ялгаруулсаар агаад ходоод нүвддэг, гидс нүвддэг шиг би бас хүүхдэд хийх үедээ гэж маш их хайсан. Ер нь л тийм нас сэргийлсэн учраас ерөөхдөө
хийгээгүй. За товчхондоо бол ер нь бол би sleep training хийгээгүй. Хийх гэж оролцсон гэхдээ болсон. Тэгээд аппликейшн ашигласан энд маш хэрэгтэй байдаг. Тэрийг би яах гэж ашигласан бэхээр хүүхдийнхээ шээс бас одоо юм humыг ингээд ерөөхдөө тоолох гэж ялах үед нь ашигласан. Одоо 4 сар хүрээд ерөөхдөө манай хүү бол айгүй том болчихлоо. Тийм болохоор унтах идэхний хүртэл ингээд одоо толгойд багтахаар цөөхөнтэй ингээд одоо тэгж ялах үешгээ нэг цаг тутам 2 цаг тутам мөөм зөө мэдхээ болцсон. Тэгэхээр тэр мэрэнчнийх амар тоолох шаардлагагүй. Ерөнхий зүгээр ингээл памперс хэрэг шээж ин бааж ин ерөнх нь мэдж яхад нь болж байгаа. За тэгэж үзээд би ер нь бол одоо аппликейшнийг бараг ашиглахаа болж байгаа. За нэг ийм аппликейшн байна заяа. Тэгэхээр хүүхдийн нойр гэдэг бол маш чухал. Хүүхэд миний бодлоор гэд би бүр дахин хэлье. Би хүүхдийг тэгж стресстүүлж ямар нэг юм хийлгээд дэмий юм байна. Харин зүгээр өөрөөр нь ингээд comfortable байлгасан зүгээр юм байна. Яг бол хүүхдийн яг энэ ялах үе чи угаасаа амар богинох юм байна. Тэгээд хүсээгүй тэгэл дараа нь ингээд шүн сэргэн унтдаг болоо. Сүүлдээ тэгэл та нар бодолтой одоо ингээд хамт унтчихснаас сүүлдээ тусдаа унтдаг болно. Тэгснээ өөр өрөөнд унтдаг болно. Тэгснээ ингээд ээж би одоо явж унтлаа шүү гэж өрөөндөө ороод хаалгаадаг болно. Тэгж мэгнэ гэж бодохоор энэ үеийн бүр амар санах бах би. Тэгж бодохоор энэ үеийн ингээд нандинаа зүгээр л хамт унтчих те хүүхэн ингээд тэврээл хамт байчи. Ингээд хүссэн үед нь мөөмийн аманд нь хийгээл ингээд байжи гэл боцсон. Тийм болохоор ерөнхийдөө sleep train хийгээгүй. За тэгээд хүмүүс бас ерөнхийдөө айгу сонирхож ирсэн учраас энийг асуулаа. Энэ бичлэгийг хийлээ асуулаа гинэ. Асууж ирсэн учраас тэгээд заавал нэг амар те дарамт шахалт болгож хүлээж авалгүй ер нь бол те хүүхдийн энэ үе богинохын учраас хэдүүлээд чадах чинээгээр ингээд гой бай, өөртөө гой бай, хүүхдтэй гой бай л гэж би бодож байна. За тэгээд ийм байна. Хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Bye.